Хонгор минь subscribe дараарай. Яадаг шүү дээ. Яг тэр эмхтэн үнээр бүр тавиулах нь илүү кайф гэдэг шүү дээ. Тавьснаас илүү. Бас тийм бол жоохон багт байдаг байсан. Одоо бол хамаа. Одоо би угаасаа хүн тавиулж чадна гэдгийг мэдчихээн. Би зүгээр л тавьмаар байна. Сквер тэлгүүлдэг гэсэн шүү. Тийм би зүгээр яаж тавиулнаа гэсэн чам хитэн ч намайг л тавиулж чадах юм бол чи миний нөгөө нэг тийм хүндэтгэл таашаалыг ингээ хүртнэ. Намайг тавиулж чадахгүй чи би танаа тавиулж чадахгүй тийм би тэгж яг секси юм тийм үстэй. Тэгэхээр чиний сексийн хувьд одоо хайр айгүй том нөлөөтэй өстэй. Хоёрын түрүүн ярьсан юм чинь. Тийм надад хайр чухал байд юм аа. Ягаад ч юм бэ? Тэ амар тийм дурлаагүй хайрлаг бол хийхгүй өстэй нэг амар болон. Үгүй хийн штэ. Хийх юу? Хийхийн хувьд хийн. Огт хийхгүй гэсэн үг биш. Хийхийн хувьд хийн. Зүгээр авж байгаа таашаалын хувьд өөхгүй юу? Хүүхнүүд болохоор хөвчлэн амар дурлж мурлаад хийхийг хүсдэг. Одоо хайртай л. Зарим охтууд тэгээ үнэхээр бас one night яриад байдаг охтууд чинь залуучуудаас илүү их байдаг шүү дээ. One night stand хийж үзэх юмсан гэл тэр фантазиа хөгжүүлээл ингээл one night stand тэр чинь амар том фантази шүү дээ үндэ охтуудын хувьд. Бид нар болохоор нэг one night stand хийдэггүй шүү дээ. Би бол яг үндэ бол яг гоё ингээд relationship develop хиймээр байгаа байхгүй. Харин тийм нэг сэтгэл хэрэгтэй байдсан. Гоё секстэй гэсэн мэт хоёул ингээд байж идэг. Тэрнээс одоо ингээд өөр олон хүмүүстэй ингээд унтаад байна гэдэг чинь миний дутаа юм биш байхгүй юу? Тэр ингээд угаасаа амар аюултай. Тэгээд секс нь ч гоё байхгүй, ямар ч хөгжүүлэлт байхгүй. Ямар ч нэг шал деми. One night story. Гэтэ би юу эрхэмлээд байгааг үл яг нэг 2-3 хүнтэй ингээд relationship development яг нэг relationship биш мөртлөө relationship байгаад байгаа байхгүй. Ягаад гэвэл одоо секси гэхдээ секс хийхээс гадна секси өмнө дараах нь бас гоё байгаа байхгүй дээ. Гоё тэгээд өмнө яриа гоё гоё юм яа дуртай юмныхаа талаар ингээд чөлөөтэй биентэйгээ ойлголт тэр бас амар чухал байхгүй юу? Тийм амар чухал шүү дээ. Тэр амар гоё мэдрэмж өгдөг. Амар гоё мэдрэмж. Охтууд ингэж бодд юм бэлээ. Эрэгтэй хүмүүс зөвхөн секс чухал гэж. Үгүй байхгүй. Биднээс тэр нэг чиний хамтдаа ярьж байгаа үүсгэж байгаа connection чинь амар чухал. Биднээстэйгээ төмсгнөөс өрийн шингэнийг гадагшуулах хэрэгцээ бол байгаа. Гэтэ дээрээс нь тэрийг болохоо бид нар боос хааж хаачлахгүй. Ягаад биднээс тийм эмхтэн үндэ хязгаар нэг бидний хоорондоо ярилцах, намайг ойлгох хэрэгцээ. Намайг ингэж халамжлах энэ төр хэрэгцээнүүдийг хангаж өгч ивэл тэр чинь хамгийн гоё. Тэрэндээ секс нийлүү гоё болж байгаа байхгүй. Тий. Бид нар чухал байдаг шүү. Бид нэр зүгээр л ингэж хий гэж боддог юм шүү. Зөвхөн секс боддог гэж мэгээд. Үгүй биднээс яг үнгээс тийм утгатай харилцаа чухал байдаг. Тий. Тэг сексийн дараагаа ингэж чөлөөтэй бие нь тэрвэрлдэл гоё юм яриад тэгвэл зарим охттой ингэ сексингүүд нь ингээл танихгүй юм болоо шүү дээ. Танихгүй юм болонгуудаа бүр яриа өрнөжгүй тэнгүүд амар тийм awkward situation болоо. Дахиад секс хийдаа гэж бодсон. Өөр ямар ч юм байхгүй. Тэгвэл биста уулзах хэрэггүй секс хийхгүй үедээ ханд байхгүй гэсэн үг байхгүй. Тэнгүүд нь хизээ гэрлэгээ явъя да эсвэл ч юм уу энэ хизээ явах юм бол гэх тийм бодол шууд төрчдөг байхгүй те. Одоо тэгээд 168 дараагийн дуугаа одоо сая бичүүлчихэд ирсэн байсан. Оо тэгсэн шүү дээ ёо. Юуны талаар байсан? Сайн шаасаа. Зүгээр л яг миний бичдэг шүлгүүдийн тухай нэг амар тийм нэг поинттэй биш гэхдээ айгүй тийм poetic, artistic тэгээ юутай. Би нэг амар гоё юм турш үзсэн. Тэр нь болохоор одоо хэлж байгаа үгээ өөрөөр хэлэх тухай аахгүй юу? Одоо баатар нэг юм ингэж яд нь штэ ибчамаа гэдэг үгийг айтаа болгож байгаа штэ фонетик гэж байгаа байхгүй тэрийг жалуу боллоо гэж том залуу боллоо гэж жалуу гэж фонетик тэгээд тэр ингээд гадаад хүн сонсон чихэнд ингээд амар гой их шиг гүйгүүлэгчнүүдийг ингэж өгж флоутай болж тэрнээс дан үгийн утга ингээд нэг дангаа хэлбэдэг байхаас илүү тэр үгийг амныхаа энэ үгнүүдийг хөгжим болгож ашиглаж байгаа байхгүй тий тал дээр жоохон ажилласан айгуу тийм миний хувьд айгуу тэр дундаа би бахалтай байгаа сайн. Тэгээд доор нь ингээд одоо сабтайтл гэх юм уу тий доор нь үгийг ингээд дурсгачж байгаа шүү дээ. Тэнгууд одоо жишээ нь залуу гэдэг үг жалуу гэж дуулангууд бид нэр ойлгож сансаад л байгаа байхгүй юу. Тэр бол амар кул байсан. Тэгээд ер нь бол яг хуу одоо жишээ нь та эдийн хийж байгаа юмнуудыг ингээд би айл болох хөвчлэн сасгахыг хүсдэг байхгүй ягаад тэгэхээр өөрөө залуу байхын тулд тэгээд чи бас Микогийн шоун дээр орохдоо тэгжсэн одоо илүү залуу хүмүүстэй их ажиллаж байна тэд нар намайг ахаа гэдгүү мэдгүү гэдэг нэг тийм ярьжсэн тэгш харилцаа насны хувьд чи одоо жишээ нь юу гэж боддог вэ магадгүй кексийн хувьд магадгүй насны зөрүү мөрөө ч юм уу тий магадгүй тэр тал дээр ер нь юу боддог вэ одоо манай найз зөвхөн 19 настай. Насанд хүрцэл юм бэ гэж. Тий яг хуулийн дагуу бол 19-ийн үйлчлэгээ төвтөр гэж би. Хуулийн дагуу бол асуудал үүсэхгүй л дээ. Гэтэ яг надаас яг тоо бодох юм бол 5 дүү байж хааж байгаа байхгүй.
Тэгсэн мөслөө бид хоёр секс хийж болж байгаа. Тэгээд надад тэр нэг айгу таалагдж байгаа. Би өөрийнхөө насны охтууд үеийн эмэгтэй хүнтэй секс хийгээгүй бас нэлээд удчих шиг үгүй удаагүй юм байна. Тэр жоохон тэнэг байгаа байхгүй. Тэр надад таалагдах болцсон гэсэн үг. Яг тэр тэнэг гэсэн үг биш л те. Надад зөвхөн таалагдах болцсон гэсэн үг. Яг 24-т охтууд гоо шаалт гэж магадгүй. Гэтэ надад бол 19-т охтууд нь илүү аим шалтгаан ам санагдаад байгаа байхгүй. Яг тэгэхээр 24-т охтууд ингээд эмэгтэй хүмүүс ингээд ажил шиг хандаа шахаад байгаа. Юус нандин байха болцсон байхгүй. Хитрхи олон секс хийгээд үтцсэн. Энэ бол зүгээр тулшлаг харилцааны нэг юм хэсэг. Хийх ёстой юм. Энийг иймэрхүү ингэж сайн хийх ёстой. Тэнд ямар ч экспериментал юм ч юм уу, ямар ч тийм фантаз ч юм уу, эсвэл ямар ч тийм чухал нэг тийм толгон нандин юм байхгүй байдаг. Юм жоохон тэр нэг хайцангу баг ч юм уу. Тэгээ тэд надад чухал байдаг болохоор надад жоохон хөлтөд аймгаа санагдаад юм аа. Тэдний нэг аим үнэндээсээ тоххой биш та. Яа удаа үзэж шаа. Аим олон удаа секс хийж байгаагүй гэж байгаа шаа. Би одоо ингээ хэдэн удаа секс хийж юмсан ингээ баг 1200 удаа секс хийсэн байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэдний нэг 6 дахь удаа гэж байгаа шаа. Хараал идчихтэй. Вау. Чи төдсөн гоё стэс та. Тэгээ 19 настай хүнтэй юм ярих, 24 настай хүнтэй юм ярих чи өөр ихгүй. 19 настай хүнтэй шал өөр юм ярьж байгаа шүү дээ. Би тэрнтэй адилхан сэтгэдэг байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр 24 настай хүнтэй хөгшин шааж илээ. Хаал эц Unitel-ийн боловс маркетингийн менежер, санхүүгийн менежер байгаа шагаад бүү нэг юм ажаа гэдэг нас. Гэтэ нэрээ би нэг бас юу анзаараад байгаа гэвэл сэтгэхүйрээ монголчууд арай урд нь хөгшөрдөг те. Аим хөгшин үү. Йоо миний манай одоо үеийнхэн зүгээр л ах нар шүү дээ. Зүгээр 24-тэй гингүүд тэгээд гүзээ мүзээтэй хөөе. Ахын дөө хэнийг ч тэгдэг хөөе. Зүгээр ахын дөө гэлдэг. Тэр нэг хайлцааг ингээл аймад чухалчлаа. Тэгэл ингээл ах нартай уулзаад яадаг ч юм бид мэдэхгүй сайн мэдэхгүй. Аймс нэг creative биш нэг системд нэг оцсон нөгөө нэг Монголын ловering систем байдаг да бүх тал дээр ловирдаг. Тэр мэрийг хийж мэгээлдэг хэлээ. Аймаа хөгшин ёо. Нам мамын цүнх бариалаа. Амдад үзэстэй. Бас мундаг баг штэ. Манай үеийнхэн бол би л жоохон хүүхдээрээ үлдчихэд болохоос ш. Харин тийм ээ. Тэгээд өөрийнхөө байна. Би 19 настай гатцсан. Намайг сая нөгөө ангаргийн дугаар дээр лөө хиний дугаар дээр лээ Яашагийн хүүдэн өмссөн байх хүн нэг комент хийсэн. Ангаргийн тэр олсныг л хайлт үзсэн танаа контентоос. Өөдөө чинь тэгэл хөөхөн лээ. Баярлалаа. Яашагийн юм лээ. Тэгэл антаас бид ингээд секс ярих юм байна даа гэл. Би харин сексийн тухай ярих дуртай байхгүй. Яг л би сексийн тухай ингээд ярих нь яг нийгэмд ач холбогдолтой гэж бодож байгаа байхгүй. Яг энэ ингээд Монголд ялангуяа ямар ч контентоор бэлгийн боловсрол олгож байгаа тийм шудраг яриа өнж байгаа тийм байхгүй болохоор биднес гэр бүлийн хүч хилэл ч юм уу жоохон хөвгт хүчтэй ч юм уу тэр нэг асуудал гаадаг байхгүй педофил ч юм тийм бид тэрийг ингэж хооронд ярилцаж аль нь зөв аль нь буруу ингүүл гоё ингил муухай гэдэг тухайга хоорондоо ингил ярилцаж бидний нийгмийн секс илүү эрүүл болох байхгүй. Тэгээ бид нэр одоо жишээ нь одоо ингээд чөлөөтэй ингээд нээгээд ярьчих юм бол магадгүй аягүй олон гэр бүлт хэрэгтэй байхгүй юу? Одоо жишээ нь магадгүй гэр бүлийн харилцаа ингээд нээлттэй биш сексийн тал дээр одоо нэг тийм гоё биш байгаа дэвэл эн чинь ингээд бас хэцүү байхгүй. Тий. Би юу гэж бодсон бэ гэвэл одоо ингээд 14 10 яг шилжилтийн насны дээр байгаа хүүхдүүдэд аав ээж юм хийхгүй байгаа. Ягаад гэвэл амар тийм ичвэртэй ч юм уу эсвэл тийм табу гэж. Тэгэнгүүт нь сургуулийн багш нараас тэрийг олигтой боловсрол өгөхгүй байгаа. Тэгэнгүүт нэр хүүхдүүд чинь хоорондоо юмарал хоорондоо юу ч мэдэхгүй байгаад байгаа. Тэгэнгүүт нь юу ч мэдэхгүй хүмүүст буруу юм руу орчиж магадгүй тийм болохоор яг за ийм юм байдгийг шүү ингэдэг шүүгийн сайн тайлбарлахгүй. Яг үнэнгээс сайхан оранж тийм байна аахгүй. Тий. Тэгэнгүүт нь дараантай 19 16 17 тай ээж болол сүултэнтэй хорооллын стрип клуб бүжиглээл чит хийх тухай танаа ярьжсэн үү? Ярьсан нэг удаа ярьсан. Чит хийх юм сонин асуудал те. Сонин нийгэмд амар их байгаа асуудал. Яг тийм. Бүр нийгэмд амар байгаа асуудал болохгүй шагаад чит хийх бүр нийгмийн асуудал болтлоо томсцсон. Харин тэр чит нь юунаас болж байгаа гэхээр магадгүй амар нээлттэй бишээс үүсэх магадлал сексээс болж байгаа байхгүй да. Сексээс тийм шүү дээ. Тэр фантазанд таарахгүй ч юм эсвэл би биндээ өөрийгөө нээхгүй байхаас. Тэр яг ачаал тэрний яг яагаад чит хийж байгааг хүмүүс яг мэдгүй байх. Миний бодож байгаагаа зөв би чит хийдэг хүн байхгүй. Зөндөө чит хийжсэн. Би тэрэндээ буруутай.
Яагаад тэгж хийсэн бэ гэхээр нэг шалтгаан нь болохоор би нөгөө фантазуудтай гэсэн чинь манай одоо үерхэж байгаа охин миний фантазуудыг биелүүлдэг. Дэрийг хийж чаддаг. Тэнгүүд би фантаза биелүүлэхийн тулд өөр юмтэй секс хийж байгаа байхгүй. Тим жидэж болно зөө. Эсвэл сүултээ болохоор би зүгээр одоогийн найз охиндод амар дургу. Тэг ингээд гомдомод байдаг болохоор дургу болсон. Нилийн хоёрыг асуудалтай. Би ингээд уула яг илэрхийлж чаддаггүй бит хоёр асуудлаа шийдэж чаддаггүй би тэгээд талт ичдэг. Тийм болохоор би тэр үнийг гомдоход бэлэн болсон. Тэгээд жидэж байгаа байхгүй. Тэ амар төгөөмөл юм ярьж. Ягаад гэвэл өмнө одоо нэг нийгэм ч юм уу эсвэл нэг гэр бүлийн хүмүүжлийг төвчээд байдаг. Манай нэг зарим үеэлүүд байгаа. Тэгэнгүүт нь юу гэдэг вэ гэвэл би одоо эхнэрээрээ хизээж хөхүүлэхгүй. Эсвэл би зөвхөн хүнтэй сууж ижил одоо боо хөхнөө гэдэг зарим хөхнөг яриад байдаг. Тэгэнгүүт нь хоорондоо одоо жишээлбэл энэ зөв энэ буруу гэдэг нэг тийм төгжээнд амьдраад идэнгүүт нь нөгөө аль тал нь фантаза бос хүмүүсээр ингээд яагаад гэдэг хооронд. Би одоо нэг юмд ингээд ийм хайрцаглагдаад байсан шүү дээ. Одоо жишээлбэл нөхөр болсон хүнээ л хөөстэй ч юм уу тийм тайрцлагдаж гин гэсэн үг шүү дээ тий. Эсвэл одоо нэг би хөгөөгүй бахт гэрлэхгүй. Жаа гэрэлчд хөглөн гэж би итгэхгүй. Эсвэл нэг гэр бүл болцоод өөр юмыг үзнэ ч юм уу нэг тиймэрхүү юмд хайрцаглаж байгаа. Эсвэл би нөхөртөө яг анхныхаа өгөх ёстой энэ бол хамгийн үнцэнтэй гэдэг шашин штэ ба. Тий ингээд тийм юмд ингээд пошт бүр амар юм байдаг. Одоо ерөөсөө секс хийгээгүй хоёр хүмүүс хоорондоо суугаад гэрлэнгүүтээ анхны секс анаа хийх юм байл штэ. Тэр чинь боо хөхтэй анаа хийх юм байл ч нөгөө шашны хувьд нөгөө заавал алмаа онгон байх хэрэгтэй болохоор анаа ялангуяа залан шашнууд нь заавал битүү бүгсэлж байгаа л хүндээ суурч юм байл штэ. Яг тэдний шашны Монгол азаас тийм нэг шашин бидний секст айш нөлөөлөөгүй штэ бас хайцсангуу. Тэ бид нэг боовных нөгөө яадаг үлээ тэр миний хөвч таслагч юм уу эсвэл гэрэлт онгон байдаг ч юм уу тийм хайцсангуу байхгүй азаад жоохон европцсон олсын нөлөөтэй болохоор тэгтээ нөгөө нэг бидний ингээд сексэн дээр заавал нэг тийм хөхүүлэх ч юм уу тэрний юм хийх ч юм уу одоо хүртэл нэг тийм хэцүү байгаад байгаа асуудлууд нь амар тийм нандин торгон яаж болохгүй юм болчиход байгаа байхгүй. Тэгтээ яг үүндээ бол хөтгөө эмхтэн өнгөж байхгүй гэж боддог хөө. Байв шалтны шаамстай. Тэр амар үнцэнтэй эсвэл зөвхөн амар яаж үнцэнтэй байх юм бэ? Амнуу ч боо хийж байгаа шүү дээ. Пистаг чи юу үнцэнтэй байх юм бэ? Амнуу ч боо хийлээ. Тэгээд амар нөөд нь гой мэдрэмж авлаа. Яа тэгээд тавилаа тэгээд чи боо хамтлах дуртай байж болно шүү дээ эмэгтэй хүний хувьд. Хоолонд нь бол таашаал авдаг бас тийм байдаг шүү дээ. Тэр яагаад заавал тийм нэг тийм панаалтай юм байх хэрэгтэй гэж тийм харин ч гоё ингээд нэг тийм жирэмслэх эслэгүү. Өвч аавна. Яхаа тийм өвч. Тэгээд бас нэг сонирхолтой юм байгаа шүү дээ чинь. Тэр нэг яг эмэгтэй хүмүүсийн нэг тийм бас нэг юм байдаг нь юу гэхээр одоо та нар охтуудыг ингээд тавилж агаад ингээд кайф хаваад штэ тий. Яг тэрэн шиг одоо чинь эмэгтэй хүмүүс жишээ нь тийм үйлдэлийг хийнгүүтээ одоо тэндээсээ кайф авах боломжтой байхгүй. Одоо жишээлбэл би одоо ингээд харин би тэрэн дуртай байхгүй. Намайг тавиулах дуртай байгаасай гэж би боддог байхгүй. Нөхөртөөгөө анх ингээд нэг үерхдэг байх үед ингээд асуулт форум дээр бичсэн юм постууд энэ уншиж байгаа хгүй тийм ингээд сексинг групп дээр ингээд бичсэн. Тэгсэн чинь нэг хүүхэн астай амар гоё яадаг хөтөн гэл бичсэн. Тэг би тэгэхэд чинь ингээд жоох охин маа штэ юу ч үзээгүй дөнгөж ингээд нөхөртөөгөө анх танилцж байгаа. Тэгээ жоох оюутан тийм охин байжсэн аа. Хайн ийм юм туртай юм байна гэж бодонготой би тэр хүнд хайртай болохоор ингээд тэр туртай юм хийж өгөхийг ингээд хүсэж байгаа шүү дээ. Тэгснээ ингээд хийнгүүтээ ингээд нэг юм чаленж давцсан юм шиг те. Би чадчихлаа гэдэг мэдрэмжийг надад авах нь амар гоё юм байхгүй. Тэгээ тэр одоо юм чин одоо хайр чин ч юм уу те. Тэр юм чин амар гоё зүйл мэдрэмж байхгүй. Гэтэл магадгүй ингээд зарим миний үеийн найзууд байдаг л та одоо миний 10 жилийн найз охтууд ч юм уу тэд нар бол одоо чинь балерин тим хийн. Үгүй игнорд байгаа байхгүй игнорд байгаа байхгүй. Тийм юмнууд айгүй олон би сонсдог байхгүй юу. Тэгээд тийм болохоор би одоо жишээ нь ингээд maybe намайг хүмүүс ингээд муугар бодож иж магадгүй одоо чөлөөтэй хамаагүй секс ярьдаг ингээд одоо магадгүй слат гэж боддог ч юм уу юу. Би боо хөгдөг гэж яриад байдаг хүн байдаг оо. Ойлгохгүйгээр. Үгүй яа би хүндлэн дөхөв амар хүндлэн. Нийт эрэгчүүдийнхээ өмнөөс баярлаа. Гол асуудалгүйгээр боо өгдөг эмэгтэй хүмүүс бид хайртай.
Асуудахгүйгээ Тэ амар хайртай байвал шүү. Shout out to my асуудахгүй боо хөхтэй юм хтэжүүд. Боо хөхтэй духтай юм хтэжүүд. Би хайртай. Тэр яг баатарлаг гавьяа байгуулж байгаа хүмүүс. Өглөө унтчих чинь боо чинь хөхөө тавьуулцдаг байвал баатарлаг гавьяа байгуулж байгаа гэсэн үг. Заавал гуйлгаал дургуй байснаа тэгэж ингэж чихүүлээд л надад. Хич надад дургуй байхгүй. Би тэр надад амуухгүй. Би ингэж тийм шамаагүй байхгүй. Би ингэж тэгэж амуугаа шүү дээ. Та юм нийлгмээр байгаа байхгүй. Намаа ингэ хүсмээр байгаа байхгүй шүү дээ. Тэгээ би заавал ингэ хүчээд хийцэн байхаа ингэж амуугаа. Тэнд нэр идэ гуйлга гоохт нь батагийн чугээс нь гуйлга гоохсан юм чинь нэг өхөөд өглдөө ингээл өөрөө эмтэн хүн хүсэхтэй байхгүй. Би яхаа хүсэж байгаа мөртлөө гэхдээ тэр хүн хүсэнгүүтээ дуртай байж аж тэгээд хамтдаа дуртай байгаа юм ээж ч гоё байсан гэж тэгэхгүй нэг нь гомдсон байгаа дээр үү. Ер нь бүх юм ингээ хоёр талаасаа дуртай байж л бүх юм гоёлох ёстой юм шиг байна. Тэгээд зарим охтод бас яадаг шнэ юугаа пүлсэгээ идүүлдэггүй байлаа штэ. Тэр амар ичимхий байдаг тий. Тарж исэн. А тэр нөгөө insecurity байгаа байхгүй. Одоо минийх муухай хүнтэй гэж боддог ч юм уу. Миний хонцгүй байгаа хта ч юм уу нэг. Муухай хүнтэй эсвэл муухай хамтагдвал надад шижиглчих байх та ч юм уу. Намайг үгүй биш. Subscribe дараарай.